Одоо таны ярьсан зүйлийг энд бичиж ойролцоогоор заа. Ойролцоогоор уу? Тийм ээ, ойролцоогоор. You comment to me. Ийшээ. Олон улсын тэмцээнд Бурайд улс 11 орон болон Оросын 17 бүс нутгаас ирсэн шилдэг 320 тамирчныг хүлээн авчээ. Энэ бол манай үндэсний спорт. Бурайдын нутагт олон зуун мянган жилийн турш хичээлж ирсэн спорт юм. Барилдаан нь оюун санаа, бие махбодыг төлөвшүүлж, эх орноо хайрладаг үнэн чирэгдийг хүмүүжүүлдэг юм а. Ийм том цар хүрээтэй олон улсын тэмцээнүүдийг улаан удахт дахин хүлээн авч байгаадаа бид баяртай байна. Жил ирэх тусам оролцогчдын хүрээ тэлж байна. Энэ манай тамирчдын, зохион байгуулагчдын, зочдын төвшин өсөж байгааг харуулж байна. Энэ жилийн Байкал Open тэмцээн нь эх орны дайны агуу ялалтын 80 жилийн ой болон эх орны хамгаалагчдын жилд зориулагджээ. Тэмцээнд эрэгтэй, эмэгтэй ангиллын медалийн төлөө өрсөлдсөн ба тэмцээн биеийн тамир спортын төвд болсон юм а. Манай хотын гишүүд иймэрхүү тэмцээнүүдийг зохион байгуулахад тогтмол дэмжлэг үзүүлдэг. Бидний дундч барилдаж явсан спортын хүмүүс бий. Жил бүр энэ арга хэмжээг тэсэн ядан хүлээдэг олон зочин үзэгчтэй байгааг харахад сайхан байна. Бүх бол онцгой спорт. Бага наснаас өндөр насны хүртэл олон хүн оролцдог. Эмэгтэйчүүдийн барилдаанч манай нутагт сайн хөгжсөн. Бид энэ тэмцээнийг жил бүр ивент итгэж хамтран зохион байгуулж байгаадаа баяртай байдаг. Оролцогчдын дунд Аргентин, Доминиканы бүгд найрамдах улс, Испани зэрэг улсаас ирсэн тамирчид багтжээ. Та тэмцээний талаарх сэтгэлдээ хэлнэ. Энэ тэмцээнд оролцож байгаадаа тун баяртай байна. Тунчиг өрсөлдөөнтэй сайхан зохион байгуулалттай юм а. Их баярлалаа. Та боксер хичээлээд удаж байна уу? Боксорч хичээлж байна, барилдаж байна. Үгүй ээ, чөлөөт бүх штэ. Барилдаж байгаа мó? Тийм ээ. Та юуны төлөө барилддаг вэ? Үеийн төлөө. Тодорхой хэлээч. Бие бэлдэржуулна, мэх сурна. Годомчин зодон болвол барилдаан хэрэгтэй штэ. Бид нэрээ гаргахаар барилдаж байна. Дараа нь тэр нэр хүнд нь бидний төлөө ажиллах болно. Мэдээж хэрэг өндөр зорилго тавих хэрэгтэй. Минийх бол олимпийн наадам юм а. Бокс уу барилдаан уу? Бүх. Яагаад? Мэдгүй бокс ч бэртлэхтэй. Бүхэд бол бага штэ. Хэн нэгэнд мэд хүргэх үү? Хамаатан саднуудаа. Хамаатан саднуудаа мэд хүргэе. Хамаатан саднуудаа мэд хүргэе. Тэмцээний эцсийн дүнгээр Бурайдын тамирчид 4 алт, 2 мөнгө, 8 хүрэл медаль хүртжээ. Тэмцээний аврах тамирч Жаргалма Церэмпилова, Фёдор Болтуев, Александр Богомаев, Тамир Ишинимаев мөн Бурайд тамирчид 2 мөнгө, 8 хүрэл хүртсэн байна. Звенящая тишина. Чимээ энергүй зүрх шимшрэм намгүм. Лекц уншиж байгаа хүний дугуйл тод сонсогдно. Эх хүмүүжийн 214 мянган иргэн фронтод мордсон. Тэдний тал хувь нь дахин гэртээ ирээгүй юм. Энэ болон бусад баримтыг Эрхүүгийн Суворовын цэргийн сургуулийн сурагчид шинээр нэгдсэн үдсгэлэнгийн танин мэдхийн лекцээс олж мэдлээ. Энэ бол Эрхүү улсын архивын танин мэдэх хүн төсөл юм. Зөвлөлт бод улсын ард түмний фашизмыг ялсан 80 жилийн ой зориулсан үзэгслэн хэд хэдэн хэсэгтэй. Нэг хэсэгт нь дэлхийн 2 дугаар дайны жилүүдэд эрхүү мужийн аж үйлдвэрийн салбарын тухай өгүүлдэг. Нөгөө хэсэгтээ ард талын түшсэн дайны үеийн түргэн тусламжийн эмнэлгүүдийн тухай, мөн дайны үеийн соёлын амьдралыгч багтаасан.
Үзэсгэлэнгээс нутгийн иргэдийн хувийн гэрэл зургуудыг ч үзэж болно. Тэдний амьдрал, хувь хүний эмгэнэл, заримийнх нь гайхамшигтай авралын тухай ч өгүүлнэ. Мөн олонний танил хүмүүсийн тухай тусдаа самбарч бий. Энд олон гэрэл зураг тавигдсан байна. Жишээ нь манай нутгийн уран бүтээлч Леонид Гайдай. Энэ 1941 оны зураг. Энэ нь 1943 оных. Зөвхөн 2 жилийн дотор түүний харц хэрхэн өөрчлөгдсөнийг харна уу? Үзэсгэлэнг бүтээх ажил хэдэн сар үргэлжилжээ. Концепц боловсруулах ажил бүр 2024 онд эхэлсэн байна. Энэ их хүч хөдөлмөр нэг л зорилготой. Ирээдүйн хойч үе өөрийн нутгийн үнэн түүхийг мэдж байг гэсэн хүсэл юм. Надад энэ үзэсгэлэн маш их таалагдсан. Маш хэрэгцээтэй мэдээллүүдтэй юм аа. Би энэ бүхнийг өөрийн нөхөд хайртай хүмүүстэйгээ хуваалцаж, авгаа эх орны дайнд хүмүүс хэрхэн хувь нэмрээ оруулсныг тэдэнд хүргэх болно. Үзэсгэлэн хөдөлгөөнд хэлбэрээр тавигдаж байгаа бөгөөд Суварын сургуульд 4-р сарын 28-ны хүртэл байрлана. Үүний дараа хотын бусад боловсролын байгууллагуудаар аялах юм. Аврагдсан дэлхий бүгдийг санах учиртай. Сережкагийн Бронны гудамжны Сережкагч, Маховой гудамжийн Виткагч. Иван Прокудин специально для программы новости. За последние 5 лет экономика... Сүүлийн 5 жилийн хугацаанд өвөр байгалийн хязгаарын эдийн засаг 2 дахин өссөн байна. Энэ талаар холбогдох салбарын яамнаас мэдээлсэн бөгөөд орон нутгийн үйлдвэрлэгчид ч баталж байна. Жишээлбэл шинэ програм хангамж орчин үеийн тоног төхөөрөмж нэвтрүүлсний үр дүнд өвөр байгалийн төмөрлөгийн үйлдвэрлэлийн бүтээмжээ эрс нэмэгдүүлжээ. Манай үйлдвэр сард 40 тонн төмөрлөг цутгадаг болсон. Бидний хувьд ажилчдын биеийн хүчний ачааллыг хөнгөлж, ажлыг нь ч хөнгөвчсөн. Ийм төвлөрсөн системүүд нь эд ангийн тоо чанар зэргийг нэгэн зэрэг дэвшлүүлж өгч байгаа юм. Робот, компьютер ажиллаж байгаа учраас хүний алдаа багасж байна. Энэ төсөл бидэнд юу өгсөн бэ гэвэл урд нь хийдэггүй хийц хүндтэй шинэ эд анги үйлдвэрлэх боломжийг өгсөн. Гэвч салбарыг үр дүндээ хөгжүүлэхийн тулд тулгамдсан асуудлуудыг хамтаараа ярилцсан зөв тодорхойлох шаардлагатай. Энэ зорилгоор Пропром 2025 форумаар өвөр байгалийн бүс нутгийн 100 орчим аж үйлдвэрийн төлөөлөл нэг төр цугларлаа. Ийм хэмжээний арга хэмжээ анх удаа зохион байгуулагдаж байгаач санаачлага нь аль жилийн өмнө тавигдсан байна. Өнгөрсөн онд бид хамтын ажиллагаа сэдвээр дугуй ширээний уулзалт зохион байгуулсан. Үүний үр дүнд бидэнд ийм тайлбар, үйлдвэрлэгчдийн хамтран ажиллах орон зай хэрэгтэй гэдгийг ойлгосон. Тэгээд энэ онд уг уулзалтыг форум хэлбэрт шилжүүлсэн. Энэ форум нь бүс хоорондын шинжтэй боллоо. Нийт 4 үндсэн талбартай: дижиталчлал ба автоматжуулалт, төрийн худалдан авалт, дэд бүтцийн төслүүд, төр бизнесийн хамтын ажиллагаа болон экспортын асуудал. Форумын хамгийн халуун сэдэв бол өвөр байгалийн үйлдвэрлэлд робот технологи нэвтрүүлэх боломж юм. Шаргуу хэлэлцүүлэхийн үеэр урилгаар ирсэн мэргэжилтнүүд нэгэн дуугаар одоо Оросд хүмүүс роботоос айхаа болжээ. Челябинск мужид аль хэдийн анхны робот үйлдвэрлэх үйлдвэр нээгдсэн байна. Түнчлэн нэвтрүүлсэн туршлагач арвин бэ. Металл боловсруулах эсвэл бусад төрлийн үйлдвэрлэл явуулдаг аж ахуй нэгж бүр дээр ийм технологиг хэрэгжүүлэх боломжтой. Манай Челябинск мужийн аж үйлдвэрийн яамны дэргэд үйлдвэрийн роботжуулалтын төв байгуулагдсан. Энэ төв үйлдвэрүүдээр судалгаа хийж робот технологи нэвтрүүлэх бодит шийдвүүдийг санал болгодог. Ийм төв үүр байгальч хэрэгтэй гэж бодож байна. Гагнуур өрөөлт, будалт, өнгөлгөө эдгээр ажлуудыг роботуудаар хийлгэх бүрэн боломжтой болсон. Ингэснээр хүн хүчний хомсдлыг шийдэх гол гарц гэж үзэж байна. Үүнийг сонссон олон үйлдвэрлэгчид шууд л робот системийг үйлдвэртээ нэвтрүүлэх талаар сонирхож эхэлжээ. Ялангуяа Орос улбаны улсын аж үйлдвэрийн яамнаас робот суйрлуулалт хийсэн компаниудад санхүүгийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөрөд хэрэгжүүлж байгааг онцолж байлаа. Екатерина Пешкова, Сергей Миртов. Өвөр байгалийн улсын их сургуулийн талбар дээр дижитал шийдэл нэртэй шинжлэх ухааны хэрэглээний хакатон амжилттай өндөрлөө. Хэлбэр үгээр тайлбарлавал энэ нь оюутнууд баг болон нэг асуудлыг хамтран шийдвэрлэх программистуудын тэмцээн юм. Аль нэг багийн оновчтой бүтээл шийдэл гаргаж чадсан нь ялагч болтгоо. Энэ удаа бид эмнэлгийн салбартай холбоотой даалгаврууд өгсөө. Манай оюутнууд Житийн ангаахын академийн оюутнуудтай хамтран өвчтөн эмнэлгийн байгууллагуудын хооронд харилцааг хөнгөвчлөх туслах програм бүтээсэн. Үүнд хэрэглэгчдэд ээлтэй интерфейс, өвчтний асуултад хариулах чатбот, олон платформ дээр ашиглах системийн архитектур зэрэг багтаж байгаа.
Должен был развернуть данную систему на различных платформах. 5 дней около 5 өдрийн турш 40 орчим оюутан баг бүрдүүлэн ажилласан ч хамгийн шилдэг нь Пашка Черепашка буюу Пашка Ястмэлхийн нэртэй чатбот байлаа. Яагаад Пашка гэж? Учир нь хүний нэртэй бот хүмүүст илүү дотн санагдана. Ястмэлхий бол эрүүл мэнд, урт насны бэлэгдэл юм. Миний үүрэг бол IT салбарын оюутнуудад эмнэлгийн талын зөвлөгөө өгөх байлаа. Учир нь энэ салбар маш нарийн, ойлгоход амаргүй. Чатботын гол зорилго бол өвчтөнтэй харилцах, ялангуяа сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх, эмчит үзүүлэх, цаг авах зэрэг зохион байгуулалтын үйл явцыг хурдан хялбар болгох. для Баиры опыт Баярагийн хувьд энэ хакатонд оролцох нь шин туршлага байсан бөгөөд IT салбарт анх удаа гүнзгий орж ажиллах боломж болсон байна. Мөн анагаахын салбарт ийм төрлийн технологи хэрэгтэй байгааг мэдэрчээ. из ЗБГУ. Даалгавар нь их сонирхолтой, бодит хэрэглээтэй байсан, зарим шин технологиг сурч хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байсан ч тэр нь биднийг хөгжүүлсэн. Жишээлбэл текст боловсруулалтын хиймэл оюуны загвар ашигласан. Бид багтаа үүргээ хуваарлаад бүлэг бүр өөрийн кодыг бичиж дараа нь нийлүүлэн нэг програм болгосон. Вот такой формат. Ийм л юм болж эцэст нь 6 дугаар сард оюутнуудын бүтээсэн бүтээл практик хэрэглээнд ч орох юм байна. Энэ чатботыг практик хэрэглээнд нэвтрүүлэхээр болсон байна. ГМА. Чатботыг ажилд нэвтрүүлснээр колл центрт ирэх ачаал буурна. Бүртгэлийн ажилтнад хялбар болно. Үүний үр дүнд эмнэлгийн үйлчилгээ илүү хүртээмжтэй болох юм аа. Сервис будет Чатбот работать. нь элдв мессенжерүүд болон эмнэлгийн цахим хуудасаар дамжуулан ажиллах бөгөөд үйлчлүүлэгчдэд хэрэгтэй бүх мэдээллийг өгөх чадвартай. Ажлын цаг, эмчийн үзлэгийн цаг, шинжилгээний хариу унших боломж гэх зэргээр тусална. Өмнөх туршлагаас харвал оюутнуудын бүтээл сэтгэлгээ маш үр дүнтэй ажилтдаг нь харагдсан. Тэд бэлэн загварыг хуулдаггүй, харин нөхцөл байдлыг шүүмжилтээ дүгнэж шин шийдэл гаргаж чаддаг. Тиймээс ч энэ төслийг бид сонгосон. Сами студенты очень рады. Оюутнууд өөрсдийн хийсэн бүтээл амьдралд хэрэгжинэ гэдгийг сонсоод маш их урам авчээ. Хакатоны ялагч байх нь тэдний портфолиод үнцэнтэй баримт болж ирээдүйд ажилд ороход чухал нөлөө үзүүлэх нь гарцаагүй юм. Саадулина Никита Дроздов. Якутын зөгийн балыг хамгийн шимт хичээлтэй экологийн хувьд цэвэр бүтээгдэхүүний нэг гэгддэг. Учир нь Якутын байгальд үйлдвэрийн хорт хаягдал, эрчим хүчний станцын утаа бараг үгүй хэмээн зөгийчин Анатолий Иванович Гаевой үздэг. Тэр энэ ажлыг 1984 оноос хойш бараг 40 жил хийж байгаа нэгэн. Вот сейчас мы им чуть-чуть Одоо жаахан уурга өгцгөөе. вилка. Тухайн үед Анатолий Иванович 3хан гэр бүл буюу зөгийн үртэй байжээ. Өнөөдөр хэдийгээр зарим зөгийг үлжиж чадаагүй ч аж ахуйд нь 50 орчим үүр байна. Харин зүүн болоход энэ тоо мэдэгдэхүйц нэмэгдэх юм. Тэрээр энэ жил Якутын хүйтэн уур амьсгал туршилтаар авчирсан Германы үйлдвэрийн зөгийн сүрэгт ихээхэн найдлага тавьж байгаа ажээ. Когда я ее Би тэднийг анх тавихад технологио дагаад тун шаламгаа байсан. Өвөл 6 сар гаруй сар тиссэн шүү. Би таны зөвгөнүүд 6 сар тисэж Якутын өвлийг даваад гарлаа гэж Москвагаас явуулсан нөхдүүдэд хэлнэ. Тэгээд л Якут руу зүгийг урсан да. экспериментально. Мэдээж урсна гэдэг нь сайн утгаар нь хэлсэн хэрэг. Якутын зөгийн үржүүлэг дөнгөж хөгжиж эхэлж байгаа ч Анатолий Иванович амьдралынхаа ихэнх хугацааг энэ ажилд зориулжээ. 20 жилийн өмнө тэрээр бүгд найрамдах Якут улсын ганц зөгийчин байсан шүү гэж дурсдаг юм. Зөгийчин түүний хөдөлмөрийг Владимир Владимирович Путин хүртэл үнэлж байж 2014 онд ерөнхийлөгчийг Якутскт айлчилж байхад зөгийн балаар дайлсан гэж Гаевой дурсан ярьж байна. 2014 году. 1 сентября 2014 оны 9-р сарын 1-нд Якутын зүгийн бол Оросын холбооны улсын ерөнхийлөгч Путиний ширээн дээр байсан шүү. Российской Федерации Владимира Владимировича Путина. Ерөнхийлөгчид зоог барьсан зоогийн газраас үлдээсэн талархлын бичгийг Анатолий Иванович уншиж байгаа нь энэ. Асуудал ч мөн гаралгүй яхав. Сүүлийн үед өөр бүс нутгийн зүгээчдээс халуун орны халдварт хачиг тархаж буй талаар мэдэрж байна. Тэр муу хачгаас болж зөgiinүүд нь өвчнөд нэрвэдэн Гаевой зөгийн 30 гэр бүлийг алдаад байна. 30 семей. Ну, надо быть Зүгийн авахдаа маш болгоомжтой байх хэрэгтэй. Зарим хүмүүс өвчтөе сүрэг зардаг. Бид мал эмнэлгийн албыг дуудан ирүүлж халдваргүйжүүлэлт хийлгэсэн. Тэгээд хачигнаас хамгаалах боловсруулалт хийсэн шүү. Впрочем, сейчас пчелки. Харин одоо Анатолий Ивановичийн зүгийнүүд тун идэвхтэй байна. 3 дугаар сарын 30-нд тэд өвлийн нойрноос сэрж ходоодод цэвэрлэн шин улирлын уураг цуглуулж эхэлсэн байна. Цэцгийн анхны балны ургацыг энэ оны 6 дугаар сарын 12-нд хураахаар төлөвлөжээ. Сыромятников, Якутск.
Өглөөний 7 цаг гэхэд Наталья болон түүний хамтрагчид хэдийн талах нарийн бовны цэгт ажилдаа орчихсон байдаг. Эхний ээлжийн талах 9 гэхэд бэлэн болно. Валентина нэртэй талах нарийн бовны цэг Хятадын Хэйхэ хотод 4 дахь жилдээ амжилттай ажиллаж байгаа бөгөөд 2024 онд Оросоос Натальяг урьснаар бизнес нь эрчимтэй хөгжиж эхэлжээ. Наташаг урих нь хамгийн зөв шийдвэр байлаа. Хэрэглэгчид нэмэгцээр л байна. Тэр маш хариуцлагатай ажилтан, жинхэнэ мэрэгжлийн хүн. Наталья уламжлалт Орос талхаар зогсохгүй мөн тирамису, круассан, бусад нарийн бов хийж орон нутгийн иргэдэг баясгаж байна. Хэдийгээр Хятадд ирээд удаагүйч орон нутгийн амьдралд дурлжээ. Би Хэйхэ хотод ирээд 1 жил болж байна. Олон Хятад найзтай болсон. Бид хамт хооллож, зугаалж, уулзаж, учирдаг. Энд маш таалагдж байгаа. Би цаашид ч Хятадд ажиллаж амьдрахыг хүсэж байна. Хил томсон аялал хөдөлмөрийн урсгал нэмэгдэж байгаатай холбоотойгоор Хэйхэ хотод ажил хааж буй Орос иргэдийн тоож жилээс жилд өсөж байна. Бид гадаадын мэргэжлүүдэд зориулсан нөхцөлийг сайжруулж байгаа. Илүү олон чадварлаг боловсон хүчнийг татах зорилготой юм. Энэ нь манай хотын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмэр болно. 2021 оноос хойш хил орчмын Хэйхэ хотод 140 гаруй гадаад мэргэжилтэн ирж суурьшжээ. Шанхай герои популярных мультфильмов. Шанхай хотод алдартай хүүхэлдэйн киноны бааtruуд загварын ертөнцид хөл тавьж эхэлжээ. Тоглоомын түүх болон ирээдүгээс ирсэн робот мөр Doraemon зэрэг дэлхийн алдартай франчайз бааtruуд Хятадын энэ метрополис хотод өөрсдийн албан ёсны дэлгүүрүүдийг нээсэн байна. Азид хүүхэлдэйн дүртэй бараа шүтэн бишрэгч ихтэй байдаг. Одоо тэд дэлгэцээр зогсохгүй хувцас, цүнх, аксессуар дээр амьдарч байна. И в виде других предметов гардероба. Би иймэрхүү бараанд сард 138 орчим доллар зарцуулдаг. Намайг баярлуулж, сэтгэл санааг сайхан болгодог юм. Урд нь Disney хувцас худалдан авахдаа та логог нь л хардаг байж. Тэгвэл одоо хувцсны хэрэглэл илүү сонирхолтой болж, мода дагдаг болсон байна. Эдгээр бараанууд нь оюуны өмчийн эрэхтээр тулгуурладаг тул жирийн бараанаас үнэтэй байдаг юм. Гэвч үйлдвэрлэгчид загварын шинжилэл, маркетингийн шинэлэг хандлагаар хэрэглэгчдэд татаж чаддаг. Хүүхэлдэйн киноны бааtruуд одоо Шанхай загварын 7 хоног зэрэг томоохон арга хэмжээнд оролцож байна. Энэ жил Disney-ийн тоглоомын түүхийн 30 жилийн ойг тохиолдуулан Хятадын дизайнеруудтай хамтарч ажиллажээ. Мөнхөө энэ жилийн тайзнаа хөөрдөм хүүхэлдэйн Slink нохойг танилцуулсан байна. Бид тоглоомын түүхтэй өмнө хизээж хийж байгаагүй зүйлсийг хийсэн. Хэдхэн жилийн өмнө Slink нохоо загварын тайзан дээр алхна гэж төсөөлөхөд ч бэрх байлаа. Харин одоо энэ нь бодит болсон. Disney-с гадна Doraemon-ы анхны томоохон үзэсгэлэн Шанхайд болж олон орны шүтэн бишрэгчид цугларлаа. Би найзуудын хамтаар Шанхайд ирлээ. Doraemon-ы үзэсгэлэн болж байгаа гэж дуулаад аялахад аятайхан сэдэв байна гэж шийдсэн. Их сайхан байна. Гол баатарт зориулсан олон 10 дүрслэл байна. Бүгд таалагдж байна. Шанхай дэлхийн брэндүүдийн бүтээлч аян компанид ажил зохион байгуулахад улам бүр нэр хүндтэй хот болоод байна. Шанхай бол гайхалтай, маш эрч хүчтэй хот. Урлаг, инновац, бүтээлч байдал энэ хотод бүх хэлбэрээр төвлөрдөг. Шанхайн загварын 7 хоног бол бидний хамтарсан төслүүдийн олон нийтэд танилцуулах, мөн ирээдүйтэй авьяаслаг орон нутгийн дизайнеруудтай танилцах төгс энэ дэр юм а. 2024 онд Шанхай 248 тэрбум $, хэрэглээний зардалтай Хятадын хамгийн их худалдаа авалттай хот болсон. Хүүхэлдэйн кинон дээр суурилсан стратеги энэ өсөлтөд улам түлхэц болно гэж үзэж байна.